Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр киночдынхаа хөөрхөн хүүхдүүдэд зориулаад 2008 онд нээлттэй хийсэн Кунг Фу Панда хүүхэлдэйн киног ярьж өгөхөөр бэлдлээ. Домог бидэнд домогт дайчны талаар хэлж байна. Гэт кино маань хэлнэ. Кунг Фугийн домог болсон нэгэн дайчин газар-газраар хийсэн явдаг байлаа. Чи зажлах дуртай бололтой. Тэгэхээр миний нударгыг зажлвал яаж байна? Дайчин чимээгүй л байлаа. Учир нь тэр аманда дүүрэн хоол тавиасан. Хоолоо залгаад тэгэд ярьлаа. Ярьж хонлаа. Тул олдъё. Гэт гүвч гарнаа бүгдийг нь гөвлөө. Бүсгүйчүүд баярлаж нутгийн иргэд талархлаа илэрхийллээ. Түүнтэй энэ зэрэгцхийн ч байсангүй хэдэн зуугаар нь гөвн. Хятадын домогт дайчид болох галзуу тав хүртэл түүний өмнө хүндэтгэн ёсолж байна. Өөрөө хоолнд орох уу? Тэгнэ. Тэгэд хамтдаа бүтэн айрмын эсрэг тулалдгаар боллоо. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу гэж? Тэр нь по босоорой. Ажлаасаа хоцорлоо штэ. Юу? Гэтэл зүүд байжээ. Хөөхөн тогож панда маань өөрийнхөө өрөнд сэрнэ. Энэ бол манай киноны гол дүр по. Нөгөө домогт галзуу тавынх нь хүүхэлдээ өрөөнд нь байж байдаг. Манай бооч нь Кунг Фугийн улаан хорхойтон бололтой. Галзуу тав, сармагчин, цөгөрцөг. По. Доор аавн дуудаад болдоггүй. Буугаад иртэл. Чи яагаад ингэж удваа? Уучлаарай аава. Би зүүдлээд. Тийм үү? Чи юу зүүдлэв? Гэтэл по маань Кунг Фу гэж хэлж зүрхэлсэнгүй. Шүл зүүдэлсэн. Гэд хэлчихлээ. Аав нь бөөн баяр. Энэ бол дахиа по минь. Чи бидний өв гисгээс уламжлан ирсэн нууцын нууц шүлний жарыг мэдэх цаг ирсэн байна гэж байна. За ингээд по маань уулын орой дээр байрлах Кунг Фугийн маструуд амьдардаг Жэй цамхаг руу харж санаа алдчихад шүлөө зөөлөө. Жэй цамхагт харин галзуу тав Шифу багштайгаа бэлтгэл хийж байна. Багш руугаа бөөндөө дайраад ч бардаггүй. Үгүй. Сайн байна. Та нар урмыг маань хууглаад үзээрэй. Эмбарс илүү ширүүн, сармагчин, илүү хурдан, тогруу илүү өндөр, могоо илүү уран. Багш юу гэв? Үгүй багш, тантай уулзъя гинэ. Тэгэд үгүй багш дээр очлоо. Яст мэлхий багш байж байна. Үгүй багш нь би нэг үзэгдэл үзэлээ. Тайлон эргэж ирэх гэж байна. Гэхэд Шифу цочноо. Энд чинь боломжгүй. Тэр шоронд байгаа шүү дээ. Боломжгүй зүйл гэж байдаггүй юм. Тэгээд туслахад удаад. Хурдан Горгом шорон руу оч. Хамгаалалтаа 2 дахин нэмгэж хэл. Гэд явууллаа. Тэгээд бид одоо яах вэ? Бид ямар нэг юм хийх хэрэгтэй. Гэхэд үгүй. Чиний бодол энэ ус шиг юм найз минь. Хэрвээ тогтоод харвал шийдэл нь байж л байна. Гэд усан туссан хуйлмал бичгийг харууллаа. Луугийн бичээс өө цаг нь хэржээ гэж байна. Тэгэд хэн хязгааргүй хүчийг эзэмшиж луугийн дайчин болох юм. Мэдхгүй ингэж ам шүү дээ. Тоглоомтой яст мэлхий байна. Дүрс шилжиж манай по ажиллаа хийж байна. Тэнд нь Жэй цамхгийн ажилчид ирээд нэг зар наачгаад яваад өглөө. Юу? Үгүй багш луугийн дайчныг сонгоно гэж юу? Өнөөдөр бүгдээрээ яваарай. Жэй цамхаг руу. Үгүй багш луугийн дайчныг сонгоно гэж байна. Ингээд яг явах гэтэл аав нь тэндээс. По чи хайчих нь вэ? Жэй цамхаг руу. Шөлний тэргээ мартаагүй. Тэнд бид шөлөө зарах ёстой. Аав, миний бодлоор би үгүй яг би бодохдоо луун бас сарвал гэж хэлж чадсангүй хөөрхий. Тэгээд Жэй цамхгийн өндөр шатаар шүлний дэргээ чирээд өксөж гарлаа. Цаг нэлээд явсны дараа хартал. За, ото бараг л хүрсэн баха. Гэтэл юу вэ? Үгүй. Уучлаарай по. Бид нар чамд дурсгалын юм авчирнаа гэд хүмүүс хажуугаар нь зөрөөд байна. Үгүй. Би өөртөө дурсгалын юм аавна. Гэд өкслөө. Үгүй багш. Сурагчид чинь бэлнэ үү? Тийм ээ багш. Санс. Би луугийн дайчныг сонгуул зөвхөн энэ хүндэд амар тайван тогтоод зогсохгүй. Чиний дотор ч мөн амар тайван болно. По маань амжид гараад ирлээ. Үйл ажиллагаа яг эхлэх гэж байна. Тийм ээ. Би чадлаа гэд хэвтэж байтал хаалга хаагчихнаа. Байц. Үгүй. Нүдэд нэмэр байсангүй. Орилоод ч болсонгүй. Тэгээд тэнд байсан жижигхэн нүхээр галзуу таваа хараад бөөн баяр болоод байж байна. Даанч тогрууны дэвэлтэд цонх нь хаагчихлаа. Хаалганы завсраар харж байтал бас болсонгүй. Нэг гахай замыг нь хаачхна. Хаалга онгойлгох гэж янзаар үзээд бас л болсонгүй. Эцэст нь Эмбарс та нарын урд өмнө нь хэзээж харж байгаагүй юмыг харуулах гэж байна. По тэндээс би мэдэж байна гэд мод татаад өөрийгөө харвлаа. Даанч гарч ирэнгүүтээ буцаад унчихлаа. Тэр үед нь үгүй багш харин луугийн дайчин бидний донд байгааг би мэдэрлээ. Гэх болно галзуу тав жагсаа зогслоо. Шифу тэндээс амар тайвны хөндийн иргэдэ. Одоо үгүй багш луугийн дайчныг сонгох болно. По маань тэнд байсан солиотуудыг ашиглаад өөртөө нисдэг сандал хийчихлээ. Тэгээд асаах гэтэл аав нь гараад ирлээ. По чи юу хийж байна? Би юу хийж байгаа юм шиг байна. Би луугийн дайчныг хармаар байна. Гэхдээ би ойлгохгүй байна. Чи шүл зүүдэлсэн гэв үстэй. Үгүй аава. Би худал хэлсэн юм. Би Кунг Фу хайртай.
Болсонгүй. По маань яг ойлгох гээд байна. За по. Ажилдаа орцгоё. За. Ингээд босох гэтэл харин сандал нь гинт ажиллаад. Манай хүн тэнгэр төөрж байгаад буцаад яг талбайн голд унчихлаа. Сэрэд хартал галзуу тавын дунд Үгээ багш по руу хуруугаараа заачихсан байж байна. Үгээ багш. Би зүгээр луугийн дайчныг харахыг хүссэн юм а. Тун сонирхолтой юм. Мастра, та над руу заасан уу? Чи юу? Би юу? Чи. Өндөн ирэгдэ. ертөнц бидэнд луугийн дайчныг илгээлээ. Юу? Тэгээд бөөн сүрдүүл юм болоод манай хүнийг аваад дотгош орчихлоо. Шифу харин уурлаад сүйд болно. Багш, та энэ барс руу зааж байсан. Саяных санаандгүй юм болчихлоо. Санаандгүй юм гэж байдаггүй юм. Шифу тэнд шок болно. Галзуу тав ирээд. Уучлаарай багш. Бид таны урмыг хугаллаа. Гэхэд үгүй панда өглөө гэхэд эндээс явахгүй бол би та нарын урмыг хугалсан болог. Дөрс шилжиж Шифугийн явуулсан шоу. Горгон шоронд ирэх болно. Мэтээг нь хүрэхэд нөгөөдөл нь уурлнаа. Юу гинэ? Манай шоронгийн хамгаалтанд эргэлдсэн гинэ? Мэдээч. Үгүй. Шифу л эргэлзэж байхгүй юу? Би чинь зүгээр л мэдээ хүргэгч шүү дээ. Би тэгвэл тэр мастер Шифуд чинь мэдээ дамжуулъя. Манай шоронгоос оргох боломжгүй. Гэд бариад автал нэг өднөө унчихлаа. Орох ганц зам, гарах бас ганц зам. Мянган харуул, ганцхан хоригдол. Тэр хоригдол чинь Тайлонг шүү дээ. Тэгэж шоронгийн ёроолд байгаа Тайлонг дээр очиж харуулна. Тайлонгийг шоронгийн ёроолд цоожлоод хүлээд тавьчихжээ. Тэгээд баахан даапалж байгаад явлаа. Ойлголоо. Би Шифуд ямар ч аюулгүй байна гэж дамжуулъя. Гэх үед нөгөө дээрээс унсан өд Тайлонгийн урдун нь Тайлонг сэрээдүүдийг авчихлаа. Шифу харин пото уулзнаа. Чи тэгэхээр домогт луугийн дайчин байх нэ? Тийм л болол та. Үгүй. Чи луугийн хуйлмал бичээсийг автлаа. Луугийн дайчин биш. Тийм үү? Юу, та нарт шат байгаа юу? Би чамд луугийн бичээсийг зүгээр өгнө гэж чи бодоё. Кунфуг төгс эзэмсэн хүн лүүнийг авах эрхтэй болдгийм. Чам шиг тарган биетэй. Хөвсгөр саруутай амьтад явж болохгүй. Уучлаарай. Мастер үүгээ намайг гэтэл хурууг нь бариад авлаа. Үгүй. Бүши мастрын хурууны барилт. Чи мэддэг байх нэ. Тэгвэл намайг хурууга буулгавал юу болохыг чи мэдхэн. Тийм үү? Тийм. Намайг шууд нөгөө ертөнц рүү хилгээж орхино. Тэгэхээр сонс панда. Үгүй чамайг сонгосон. Гэхдээ би чамайг сургасны дараа тэр чамайг сонгоогүй байсан болоосоо гэж чи бодох болно. Гэж байна. Тэгээд бэлтгэлийн зааланд авчираад галзуу тавын бэлтгэлийг харууллаа. Амар юм аа. За эхлэе. Юу? Одоо юу? Тийм ээ. Чи луугийн дайчин гэдгээ батлаадах. Тэгэхээр арай бага левелээс эхэлвэл ямар уу? Чи ямар левелтэй юм? Үгүй яах вэ? Би мастер биш л дээ. Гэхдээ ер нь яг хуу тэг гэл бодчил тэг левелээс эхлэе. Тийм левел байдаггүй юм. Эндээс эхлэе л та. Гэт тэнд байсан чигмлийг заана. Наадахыг чинь бид хүүхэд сургахад эсвэл халуун өдөр хаалга дэглүүлэхэд ашигладаг юм. Гэхдээ чиний үснээр л болъё. Гэт галзуу тав үзээ зогсчихлоо. Тэд харж байх юм уу? Эсвэл би явтал нь хүлээх үү? Зүгээр цох. За. Чи яах юм? Чи намайг барах уу? Чам руу хуу салхи очиж байна мэдүү? Сармагчийн стайл. Эсвэл могоо болж үзэх үү? Үглийн хадгалт. Зүгээр зохиоч. Арай хүчтэй байвал яаж байна? Гэтэл цогсноо. Сая ямар уу гэтэл нөгөөдг нь ойж ирээд манай хүн бэлтгэлийн төгөөрөмж рүү нороод өөхөг шахаад гарч ирлээ. Би ямар байсан бэ? Одооноос эхлээд тэг левел гэж байдаг боллоо. Галзуу тав манай пог даапалаад явж байна. Үгүй багш кунфу мэддэг нэгнийг сонгосон бол эсвэл холийнхоо хороонд хүрч чаддаг нэг ч юм уу? Үгүй бүр баг гэхэд ятаж хөлийнхөө ураг харж чаддаг нэг. Араас нь по маань ичиж улаагаад алхаж байна. Тэнд унтлахын өрөөндөө ирээд сандарсандаа тогрооны өрөөр яваад орчихлоо. Урт өдөр байна шүү. Сонсооч. Чи энд байх ёсгүй. Тийм ээ, чиний зөв. Би зүгээр л амьдралынхаа турш мөрөөдсөн зүйл маань гинэт бүгд бодит болоод биш. Энэ өрөөнд байж болохгүй. Энэ бол миний өрөө. Тогрооны өмч. За. Гэд гартал эм барс гараад ирлээ. Чи энд байх ёсгүй. Тийм ээ, энэ бол чиний өмч, чиний өрөө. Үгүй. Чи J Palace-д байх ёсгүй. Чи кунфуг доромжилж байна. Хэрвээ чи үнэхээр кунфуг хайрладаг юм бол өглөө гэхэд яваарай. Ингээд манай пог сэтгэлээр унгаачихлаа. Нөгөөх маань тоорын модны дэргэд хүлээж байна. Тэр үед харин үүгээ багш гараад ирлээ. Хараач, чи тэнгэрлэг ухааны тоорын модыг олж. Би тэнгэрлэг ухааны тоорын мод гэж мэдсэггүй. Зүгээр л тоорын модын болов гэж бодсон. Би мэднэ. Чи сэтгэлээр унахаараа юм мэддэг. Чи яагаад сэтгэлээр унаав? Бүгд намайг үзий ядаж байна. Би тийм сайн кунфучин биш. Би зүгээр л гоймонтой шүлөө хийх хэрэгтэй байсан юм шиг байна. Чи өнгөрсөн болон ирээдүйд хэтэрхий их санаа зовж байна. Яг үнэндээ өнгөрсөн бол түүх. Ирээдүй бол адал явдал. Харин өнөөдөр бол бэлэг. Гэчгээд яваад өглөө. Дүрс шилжиж, шоронд байгаа Тайлонг нөгөө өдөрөө оролдож байгаад цоожоо онгойлгочихлоо. Харуулууд сандарнаа. Дээрээс нь сумаар галалтал. Тэрийг нь ашиглаад гаваа тайлчихлаа. Тайлонг сумнуудыг ашиглаж, тэндээс авирч гарах шат гаргаад лифтэнд хүрлээ. Харвад нэмэр байсангүй лифтний дор яваад орчихлоо. Нөгөөдөл нь лифтийг унгаасан ч гэсэн Тайлонг гараад ирнэ. Тэгэд тэрүүгээр хөвж гарлаа. Хамгаалагчдыг нүдэж өгнө. Дээшээ гараад ирэхэд бөөндөө зогсчихсон гүүрийг дэлбэлж унгана. Тайлонг амжиж чадсангүй. Унаж байгаа чулуунууд
буудлууд дээр авирсаар дээшээ гарч тесрэх бөмбөгийг аваад чулуудад оргочлоо. Тэгснээ нөгөө шууг барьж аваад Шифуд хэл намайг гэртээ харж байна гэж. Ингээд явууллаа. Өглөө J Palace-д По байдаггүй. Панда тэр явчихж. Ингээд бэлтгэлийн талбар руу ороход По маань харин сууж байна. Үгүйгийн үгнээс урам авсан бол та. Чи гацчихж. Гацсан гинэ. Яалаа гэж. За би гацчихсан. Тэгэд түүний давтаж байсан төгс суултын далаар багхан хижээл орлоо. Энийг хийх гэж олон жил болдгийм аа л гэж байна. Тэгээд галзуу тавтай нэгдүүлнэ. Бүгд л баруун солгоогүй манай Пог гөвлөө. Сүүлд манай Шифу өөрөө бас нүдлээ. Өөрийнх нь хүчийг өөрийнх нь эсрэг ашигла унтлна. Эсвэл бууж өгтлнэ. Логин дайчин хизээж ууж өгдөггүй юм. Санаа зовлтгоо агшаа. Би хизээж ууж өгөхгүй. Ингээд л J Palace-ийн үүдээр гаргаж чичглээ. Шатаар өнхрөөд бүр доошоо унчихлаа. Тэр ухаалгал бол буцаж ирмээргүй юм. Тэр эргээд л эрэндээ. Оройн зүв тавиулж жаахан имчилгээ хийлгэлээ. Тэр үед манай По Шифу багш хизээж инээдгүй бололтой гэтэл түүнд инээдэггүй байсан юм аа. Тэр нь гэтэл Тайлунгаас өмнө гэд им барс ороод ирлээ. Хэрвээ чи үлдэх гэж байгаа бол энэ талаар мэдэх хэрэгтэй. Гэд Тайлунгийн түүхийн талаар ярьж өгнө. Шифу бяцхан Тайлунгийг гаднаас олоод кунфу зааж өгсөн юм байна. Өөрийнхөө мэдэх бүхнийг түн зааж өгч. Даанчны Тайлунгд хангалтгүй ээжээ. Тэр луугийн бичээсийг авахыг хүсч. Үгүй харин түүний дотроос хорон санаа олж хараад луугийн бичээсийг өгөхгүй гэж шийдэж. Ууралсан Тайлунг тосгоныг тэр чигтэн сүйтгэхэд луугийн бичээсийг хүчээр авах гэж үзсэн ч үгүй түүнийг зогсоосон юм байна. Үүнээс хойш хэдий сайн шавнаар ирсэн ч Шифугийн сэтгэлд хүрхээ байцгаж. Эмбарс эдгэрийг хэлж дуусаад одоо тэр чамтай хамт энд гацчихад байна. Гэх нөгөөдг нь хангалттай гэж зодох гэтэл байц би буруу газараа зүү тавьчихсан юм шиг байна. Хөөрхи. Шифу оройн тайвширд суугаад дотоод сэтгэлийн амар амгалан гэж сайхан байж байтал нөгөө Зэнг гэж туслах нь унаад ирлээ. Зэнг сайхан мэдээ сонсоход илүүдэхгүй шүү. Гэтэл хөөрхи. Шифу үгээр очоод багшаа муу мэдээ Тайлунг оргосон байна. Хэрвээ луугийн дайчин түүнийг зогсоож чадаагүй л гэх юм бол эн чин муу мэдээ болно. Панда юу? Тэр чин санаандгүй тохиолдол. Санаандгүй юм гэж байдаггүй юм. Тийм ээ. Та наад үгээ хэлсэн. Тийм ээ. Чи дахиад л сонслоо. Тэр луугийн дайчин байж чадна. Чи үүнд итгэж байна уу? Итгэж байна гэж надад амлаач. Ингээд амлуулнаа. Тэгснэ. Миний цаг иржээ. Чи аяллаа. Надгүйгээр үргэлжлүүлэх нь дээ. Ингэснэ. Чи заавал итгэх ёстой шүү. Ингээд навчтай хамт замхраад алга болчихлоо. Шифу маань хүндхэн даалгавартай үлдлээ. По галзуу тавж шүл хийж өгч байна. Шүл нь харин янзын амттай байна. Энэ үнэхээр сайхан амттай юм. За бойлтоо. Та нар хэрвээ манай аавын нууц жороор хийсэн шүлийг идээд үзэх юм бол яана гэж бодож байна. Юу? Энээс сайхан шүл байна гэж юу? Гайхамшигтай. По шүлөө уутал аман дээр нь гойм нь алчглаа. Нөгөөдөл нь инээлээ. Юу болов вэ? Юу ч үшээ Шифу багшаа. Хэрвээ чи 500 паундаас гол бол хэзээч луугийн дайчин болж чадахгүй. Шифуг шоглож байтал ард нь харин Шифу хүрээд ирчихжээ. Шифу. Тийм ээ би Шифу байна. Чи өөр хэн гэж бодов? Мастер Шифу. Тайлунг орогчсон байхад та нар ингээд энийгээ сууж явах гэжтэй. Тэр луугийн бичээсийг авахаар энэ дээр нь харин чи түүнийг зогсоох цорын ганц нэгэн. Тэгэхэд По таач хошин мэдрэмжтэй юм аа. Байц та жинхнээс хэлээд байгаа юм уу? Үгээ өгч зогсоох баха. Үгүй одоо чадахгүй болсон. Луугийн дайчин чил чадна. Гэхэд Эмбарс ууралнаа. Панда юу? Тийм ээ. Панда гэд панда руу хартал панда байдаггүй. Хачуу. Гэтэл зугтааж байдаг шүү. Урд нь Шифу гараад ирлээ. Чи явж болохгүй. Жинхэнэ дайчаа хизээч зугтдаггүй юм. Тийм үү. Тэгвэл намайг харж. Гэт зугтах гээд барсангүй. Болж үзээ. Би Тайлунгийг яаж дийлэх юм бэ? Би чи шатаарч гарч чаддаггүй шүү дээ. Та бас надаас салахын төс болж байсан биз дээ. Одоо бол үгүй. Би чамайг луугийн дайчин болгоно. Яаж? Тайлунг ирж байна. Тэр ирэхгүй 100 жил болсон ч гэсэн та намайг луугийн дайчин болгож чадна гэж юу? Яаж? Гэхэд би мэдэхгүй. Би тэгчж бодсон юм аа. Гэт ямар ч байсан По маань явсангүй. Тэр үед харин Эмбарс харж байгаад шууд доошоо өсөрч эхлэв. Тайлунгийг зогсоохоор явах гэж байгаа шиг байна. Ардаас нарийн хэдэн нөхөр дагаад байна. Намайг зогсоох гэснээр хэрэггүй шүү. Гэтэл бид зогсоох гээгүй. Бид туслах гэж байна. За ингээд галзуу тав Тайлунгийг зогсоохоор хамтарлаа. Маргааш өглөө Шифу яахаа мэдгүй сууж байтал Погийн дуу гараад байна. Бэлтгэлийн зааланд очсон байдаггүй. Гадаа талбай дээр ч байдаггүй. Харин галтгоонд яваад ортол байж байна шүү. Шүүгэнүүдийг сүйт хийж байгаад эдэж өгч байна. Яасан? Би гутрахаараа эддгийг мэдвэ? Зүгээрээ. Би зүгээр л сармагчин жигнэмгээ тэр дээр хадгалдаг юм гэж хэлэх гэдэл. Гिचхэд гарлаа. Нуугдж байгаад буцаад хартал аль хэдийн дээшээ гарчихсан байж байна. Харснаа. Сармагчид битээ хэлээрэ. Чи өөрийгөө хардаа. Чи 3 метрийн өндөрт төгс суултаар суужчихсан байж байна. Энэ үү? Энд чи зүгээр л санаандгүй зүйл гэж байдаггүй юм. Намайг дагаад яв. Ингээд нэг тийшээ явлаа. Уулын орой дээр бахардах шахаад По маань гарч ирлээ. Ус олоод сугаа угааж байтал. Панда. Бид ариун нулимсны цөөрөмд сугаа угаадгүй юм. Юу?
Энд уугүй аяллаа эхлүүлж байсан. Энд л анх кунфу мэндэлсэн юм. Ингэж байна. Тэгээд гоё хөдөлгөөн хийснэ. Чи кунфу сурмаар байна уу? Тийм ээ. Тэгвэл би багш чинь байна. За, битгийвэл Өлөхгүй. Тэгээд Шифу маань под кунфу заах гоё арга олжээ. Чи төвлөрөх гээд л ирэхээр алдаа гаргачаад байх юм. Тэгэхээр юм байна. Бан шийдэх үү? Оо, тийм байлгүй дээ. Би яг өлсөж өгөх гэж байлаа гэтэл сайн байна. Бэлтгэлээ хийчихэд идээрэ. Ингээд баншаар гулхтэж байгаад кунфу заачин шүү дээ. Хоолны төлөө бол По маань юу ч хийх юм байна. Сүнэгаад шүл асахгүй гэж тэнцвэрийн дасгал хийгээд хоол хулгайлах гэхэд нь Шифу дайраад. Энэ арга харин үр дүнтэй байна шүү. По маань дорн кунфу сурч байна. Нэг л мэдхэд мастер шиг л хөдөлгөөнтэй болчихсон байна. Бэлтгэлийн төгсгөл Шифу одоо идэж болно панда. Чиний бэлтгэл дууссан. Чи чөлөөтэй идэж болно. Чөлөөтэй гинэ. Ямар ч сорилт, ямар ч тэмцэл байхгүй юу? Тийм ээ. Идэжтэй. Гэд идэх гэтэл чи чөлөөтэй идэж болно. Гэд баншны төлөө тэмцэж гарлаа. Энэ тоглоом Погийн бодсон шиг биш болол та. Сүүлийн ганц бан шиг булаацалдаад тэмцэж гарлаа. По маань хэсэг тэмцэж байгаад уран хөдөлгөөн хийж баншаа олж авлаа. По маань бэлэн болчихжээ. Шифу идэж гэж дөхөх үед баншаа өгöd. Би өлсөөгөө. Багшаа. Ингээд кунфу сурчглаа. Нөгөө талд харин галзуу тав тайлунгийг тосч очоод тулалдана. Гүүрэн дээр ширүүн тулаан болно шүү дээ. Галзуу тав гүүрийг тасдаж байгаад багийн ажиллагаа хийж тэндээс хэтрүүлэхгүй устгах гэж үзлээ. Нилээд сайн үзнэ. Багаар бол үнэхээр сайхан ажилддаг юм байна. Тайлунг арга мухарднаа нэг нь фейлдгийн даван дээр нөгөөх нь гарч ирээд хүчийг нь нөхөн. Тэгээд эцэст нь тайлунгийг гүүрэнд хүлээд тастаад явуулчихлаа. Харин тайлунг гүүрийг савлуулж байгаад ард нь гараад ирлээ. Тэгснэ. Шифу та нарт их юм зааж. Ингээд сармагчин дээр нэг сонин цохилт хийснэ. Гэхдээ бүгдийг нь биш. Манай хоёр бэлтгэлээсээ буцаж байна. Чи сайн байлаа панда. Үгүй би гайхалтай байсан. Жинхэнэ дайчин ийм юмн дээр өнгөрдгөө юм. Гэхдээ тийм ээ чи гайхалтай байлаа. За ингээд кунфу сурчглаа. Одоо харин энийг тайлунгийн эсрэг ашиглахаас өмнө манай царилэг киночдын хөөрхөн хүүхдүүд маань саба дараарай. Саба дарж мэдгүй хүүхдүүд маань аав ээжтэй хэлээд саба даруулаарай. Ах эгчтэй ч хэлсэн болно шүү дээ. Бас лайка дараарай гэж хэлээрэ. Бүгдээр олуулаа болцгоё. Манай хоёрыг буцаж ирэхэд галзуу тав ирж байна. Тогруу гүлдээгээд бусдыг нь хөдөлгөөнгүй болгочихж. Шифу харин бүгдийг нь сэрээлээ. По тэндээс. Би жаахан хайгаад байна. Чи түүнийг ялах ёстой банда. Галзуу тав чадаагүй юмыг би чадна гэж юу? Гэхэд чамд хэндэж байхгүй нэг зүйл бий. Гэд луугийн бичээсийг түүнд авч өглөө. Энийг яаж онгойлгох юм бэ? Алив нааш нөгөөд. Үгүй яг уу. Үндэ би жаахан зөөлөлдсөн байсан юм л да. Энэ яадаг юм бэ? Мэдгүй. Гэхдээ хан нэвтэлж чумлын дэвлтийг сонсож чаддаг болдог гэлцдэг. Тэгэд пооншлаа. Гэтэл хоосон байж байна. Хоосон байх шүү дээ. Тийм байх ёсгүй. Өөрөө хар л та. Үгүй. Би харах ёсгүй. Гэснэ. Али нэрэ хоосон байна. Би ойлгосонгүй. За. Тэгэхээр үгүй галзуу байсан биш үү? Үгүй биднээс хамгийн ухаантай байх учиртай. Одоо бид яах вэ? Гэхэд Шифунийг арга сэтлээ. Галзуу таваар тосгоны иргэдийг холдуулаад өөрөө үлдээд тайлонгтай үзэхэр боллоо. Тэр таныг алчхан шүү дээ. Энэ бол миний үүрэх ёстой хариуцлага. Сонс. Энэ мөчөөс эхлээд та нар аяллаа. Надгүйгээр үргэлжлүүлэх ёстой боллоо. Тэгэд галзуу тав оршин суугчдыг хотоос гаргана. По маань харин бөөн асуултын тэмдэгтэй. Сэтгэл нь гударчихжээ. Аав нь өгтөж аваад шууд л хормогч зүйлэглээ. Буцаад хуучин амьдрал минь сайн байна уу гэд орч байна. Даанч По маань гутраад явсангүй. Аав нэрээд По чиний санснаар болоогүй харамсалтай байна. Одоо бүгдийг мартаад өөр газар шүл хийж амьдрий л да. Мэдхгүй юм да аав. Би өөрийгөө таны хүн мөн болооч гэж бодох юм. Би чамд нэг нууц хэлье. По овг эцгийн чинь үлдээсэн шүлний нууцын нууц жор гэж байдаггүй юм. Юу? Тийм жор байдаггүй маа. Зүгээр л түүнийг байдаг гэж итгэх хэрэгтэй байдаг юм. По юм ойлгов бололтой луугийн бичээсээ гаргаж ирээд нууц жор гэж байдаггүй юм байна. Өөрт нь хамаг учир нь байгаа юм байна. Гэт Жей палас руу явлаа. Шифу зогсож байтал тайлун гэрчгчээ. Би гэртээ ирлээ багшаа. Энэ чиний гэр биш. Би бас чиний багш биш. Мэдээж та шин шефтэй болсон гэсэн баха. Тэгэд тэр По ч хаана байгаа юм. Энэ тулаан чи бид хоёрын дунд үргэлжилнэ. За. Тэгвэл тийм л бололтой. Ингээд дайрч гарлаа. Шифу тайлунгтай үзлээ. Тайлунгч бэртэй юм аа. Шифу нилээн аргаллаа. Тулааны явцад тайлунг гомдлоо тайлна. Би 25 жил шоронд байлаа. Та намайг луугийн дайчин гэж мэдэж байсан. Гэхдээ үгүй гэхэд та тэмцээгүй. Та юу ч хийгээгүй гэд дайраад байна. Надад тийм эрх мэдэл байгаагүй. Тэгвэл одоо эрх мэдэл нь байгаа гэд үгүйгийн тайгийг өгч байна. Тайгаар нь боож байгаа тайгийг нь хугалчихлаа. Тэгэд хэсэг үзэж байгаад тайлунг бичээс алга байгааг хараад тэр хаана байна гэд Шифу гөвж байтал По хүрээд ирлээ. Яг алах гэтэл ой энэ шатуу чи юм бэ? Би луугийн дайчин байна. Юу? Чи юу? Чи панда. Энэ чи панда вэ штэ.
Чи яах вэ? Гүзэгээрээ намайг дарж ялах юм уу? Гэд байж байтал луугийн бичээсийг гаргаад ирлээ. Шууд очоод нислэн цөглөө. Гэтэл ойж ирээд буцаагаад цогцглоо. Тэгснэ хуулийн бичээсийг аваад булаацалдах маягтай тулалдана. Манай пож тайлунгийг хөөхөн харгалаад бичээсийг нь авч зугатаад байна. Нөгөө банш булаацалдагтай төстэй юм аа. Бичээс нь дээр хавчуулагдахаар нь бэлүү болгож харж байгаад авахаар тэмцлээ. Тэгэд нилийн үзэж байгаад тайлунг дийлээд бичгийг нээж уншлаа. Гэтэл хоосон байна. Эн чин хоосон байна. Мэднэ. Би ч гэсэн гайхсан. Юу? Нууцчор гэж байдаггүй юм. Бүх учир өөрчлөн л байгаа. Тайлунг уурандаа нөгөө шидэд цохилдоо хийхэд По маань инээгээд болдоггүй. Өөхөн давхургийг нь нэвтлэхгүй байгаа бололтой. Хамаг хар бираараа цогхоход түүнийг нь ойлгоод нислэн авлаа. Тэгээд хэсэг сайхан үзэж байгаад По маань өөрийг нь зодуулаад дийлчихнэ. Эцсийн удаа үсрээд ирэхэд нь бас л өөрийнх нь хүчээр гидсэн дээрээ ойлгоод явуулчихлаа. Унсан тайлунг босч ирэхдээ нилээд мандралттай босч ирнэ. Чи намайг ялж чадахгүй. Чи бол зүгээр том бүдүүн панда гэтэл хурууг нь бариад авлаа. Би зүгээр ч нэг бүдүүн панда биш ээ. Юу? Өөшөгийн хурууны барилтоо. Хотлаа. Шиф чамд үүнийг зааж өгч чадахгүй байсан. Тэр заагаагүй. Би өөрөө сурчихсан юм. Гэт тайлунгийг нөгөө ертөнц рүү илгээж эхлэв. Оршин суугчид юу болчихвгээд гайхаад очтол. Луугийн дайчин тосоод ирлээ. Бүгд бөөн баяр. Аав нь "Энд чинь миний хүү. Том хөрдөм кунфужаал." Галзуу тав ирээд Под хүндэтгэл үзүүллээ. Багшаа яг л зүүдэнд нь гарч байсан шиг. Подынд багшаа гинэ гэд бодсноо. Шиф багш гэж шиф рүү очлоо. Шиф гэвтчил байна. По чи амьд байна. Эсвэл хоёлоо өгчихсэн юм уу? Үгүй. Би дүхээгүй. Би тайлунгийг ялчихсан. Тийм үү? Гайхалтай. Үгүйгийн зүв байжээ. Чи бол уугийн дайчин. Чи инх тайвныг авчирч чадлаа. Бас надад баярлалаа. Баярлалаа По. Үгүй. Шиф багшаа битгий өгөөч. Би өгөх гайгүй тэнгэ. Үгүй. Луугийн дайчаа. Би зүгээр л жаахан амарч байна. За. Тэгвэл би чимээг болох уу? Хэрвээ тэгж чадах юм бол тэгж тус улааж. Тэгж жаахан хөвтөж байснаа По. Бан шидүүл ямар уу? За тэгээ та. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд Kids байла. Үүний дараа нэг өөр хүүхэлдээ оруулчаад дараа нь харин Кунфу Пандагийнхаа дараагийн ангийг оруулж өгнө. Лайк саба мартваа.